Жагсаа цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл бол бас ингээд нийгэм тулгамж байсан. За олон зөвлөмж бас гарч ирсэн санал зөвлөмжүүдийг бас тодорхой хэмжээнд тусад орж ирж байгаа учраас үзэл баримтлалын хүрээнд бас дэмжиж байна. Мэдээж улсын хурал бол энэ дээр ажлын хэсгээ гаргаад наривчлсан юмнуудыг нь бол нэлээд харнаа. Тэгээ яг уу энэ хуулийг нөгөө орж ирэхэд нийгмээс ус нэг л ер нь бас асуултууд байдаг. Ялангуяа залуучууд үнтэй. Манай улс ингээд жагсаал цуглаан зохион байгуулагдсан тоо баримтаас харахад бол одоо 2023 онд 254 жагсаал цуглаан 2022 241 гээд за ер нь бол ингээд өдөр болгон л бас ордны өмнө иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж гин. За талбай дээр бас ингээд илэрхийлж яадаг. Ер нь бас энийг бол харьцангуй ингээд үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бол нээдэг улс нэг. Гэтэ одоо энэ хуулийн төсөлд орж ирж байгаа гол нь яг энэ үзэл бодлоо илэрхийлэхээр орж ирсэн иргэдийнхаа үгийг яаж аюулгүй байдлыг хангах уу? За энийгээ бас яаж эрх баригчид нь энийгээ бодлогодоо тусгаж яах уу гэдэг асуудал их чухал байгаа. Тэгээ энийг яг харахаар ийм юм нийгэмд бас ажиглагдаад байх шиг байна. Залуучуудын хувьд бол ингээд нэг органик жагсаал гэх те өөрсдийнх нь тэгэхээр толгомж байгаа асуудлыг бухимдлаа илэрхийлж жагсдаг. Тэгээ ингээд жагсахаар дундаас нөгөө жагсаалаа булаалгана гэдэг нэг нэр томьёо гараад ирэх шиг байна те. Ингээд яг органикаараа хүсэл зоригоо илэрхийлж жагсчээд л үзэл бодлоо дундаас нь нэг санаатай санаагүй төлбөргүй хүмүүс ороод жагсаалыг булааж аваад өөр тийшээ явуулж таа гэдэг. За ийм тохиолдлууд ер нь хэр их байсан бэ? Энийг энэ хуулиар ер нь зохицуулж гин үү? Бидний гол энэ эрхчлөөг нь хангах одоо зорилтод бүлэг маань яг л энэ органик иргэд маань өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрх чөлөөг нь хангах аюулгүй байдлыг нь хангах стандарт орчныг нь бүрдүүлэх гэсэн асуудал дээр байгаа тийм. Түрүүн бас сандаг очир гишүүн дурдж гин ер нь бол ингээд манай жагсаал бол бүгдээрээ л янз бүрийн газраас санхүүжилт авцсан төлбөртэй жагсаалууд болдгоо гэд. Энэ дээр ер нь хууль зүйн яамын юун дээр бусад байгууллага дээр үнэхээр нотлогдсон тоо баримтууд байна уу? Судалгаа хийв үү? За мөн Баасан жаргал гишүүнээс бас асууж гин энэ хуультай холбогдуулан өмнөх хийгдсэн хэрэгжилтийн тайлан гишүүдэд тараагддаг байна. Хэрэгжилтийн байвал гишүүдэд өгөөч байгаа юу? Хоёрдугаарт энэ хуулийг олон нийтээр хилцүүлсэнтэй холбоотой саналын товёогийг бас гишүүдэд тарааж өгмөр нь хуулийн бүрдүүлбэрт бас байх ёстой. Энэ одоогоор бас тараагдаж өгөөгүй учраас энийг бас энд гишүүд хүсэж байгааг хэлье. За асуултанд хариулт авъя. За Алтан гэрэл сайд хариулах уу? За хуучин хуулийн дээр бол одоо нөгөө зэрэг өөр жагсаал хийхийг хориглоод тэр нөгөө жагсаалын эсрэг жагсаал энэ төр чинь бас хориотой байгаа шүү. Тэгээд төлбөр мөнгөөр татах матах нь хориотой гэдэг. Тэгэхээр энэ удаад бол ерөөсөө нэг доор ямар ч үзэл бодлоор хэдэн жагсаал хийхийг хязгаарлахгүй байдлаар ингэж оруулж байгаа. Тэгэхээр одоо тэр жагсаал булаалгана гэдгийг одоо харин өстой юу гэж ойлгох юм байна. Нэг жагсаал дээр бус этгээд ч гэсэн ямар нэг өөр байдлаар үзэл бодлоо илэрхийлээд явах эрх чөлөөгийн одоо дараагийн өгсөн зөвлөмжүүд энэ төр бол энийг та нар хаагаад байна. Жагсаал гэдэг чинь ганцхан тэрийг эхэлсэн тэр зүйлээ биш өөр зүйлүүдийг бас ярьж болно. Тэр үеэр чи хүмүүс ирээ тэр эндрийг тэр одоо микрофоныг юм уу тэр талбарыг ашиглаад өөр юм хэлж болно шүү дээ. Энийг та нар ер хязгаарлаад байгаа юм гэж агуулга ярьдаг учраас энэ тохиолдолд бол тэгж оруулсан. Жагсаалын тоо баримтууд бол байгаа. Ер нь хэдэн жагсаал болов гэ. Тэгээд ер нь бүртгэлгүй жагсаалтыг үзэхээр баг одоогийн байдлаар үзэхээр нөгөө 87-8 санжин. За манайх одоо яг энэ үлдсэн асуултууд дээр тодорхой хариулж дамж юм гişүнэ. Ер нь дийлэгч жагсаалт нь ерөөсөө бүртгэлгүй болдгийм байлээ л. Тэгээд дабл стандарт үйлчилдэг. Заримдаа албатанд хараана жагсаалыг бүртгэлгүй та нар бүртгүүлээгүй зөвшөөрлөж хаана байна гин. За заримдаа өргөн бүрэлдэхүүнтэй бий болсон жагсаал юм уу? Арай өөр зорилго нь өөр жагсаалууд дээр өөр харагдана. За тэгээд их энэ олон зөрчилд амжираад ирэхээр сүүлдээ яг л миний түрүүний дурддаг энэ багсагчд болон цагдаагийн байгууллага өөрөөр хэлэх юм бол иргэн болон төрийн харилцаа болж харагддаг. Ийм л зовлонтой байдал үүсчээд байдаг учраас энэ хуулиар зохицуулъя гэж бодож байна. За энэ хэрэгжилтийн тайлантай холбоотой статистик тоо баримт төлбөртэй төлбөргүй намж юм гişүн асуултанд манай ажлын хэсгийнхэн тодорхой хариулж. Аль микрофон хариулах уу? За 6 дугаар микрофон. Лог сайхан дарга.
нэг зархам өлзөн байнга орооны дарга гишүүдийн амраг ирье. Уранда лавгсахаа илтгэж байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас энэ жагсаал цуглаан дээр дүү шинжилгээ хийж үзэхдээ 1200 орчим жагсаал цуглаан болсон байдаг. Эсвгөөцлийн арга хэмжээ. За энэ жагсаал цуглаанд бол давхарцсан тоогоор нэг 16,000 орчим иргэд оролцсон гэсэн тоо баримт гардаг. За энэ дээр цагдаагийн байгууллагаас бол тодорхой хүн хүч техник хэрэгслээ бол ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан. Ер нь задлаад үзэх юм бол энэ жагсаал цуглаан хийх журмын тухай хууль дээр бол энэ жагсаал гэж юу, цуглаан гэж юу гэдгийг бол тодорхой томьёолд өгсөн байгаа. За ер нь нийтдээ жагсаал бол 188, цуглаан нь бол 1012 удаа одоо зохион байгуулагдсан байна гэсэн ийм тоо байгаа. За 6 дугаар микрофоныг гүйцээгээд өгье. За дээрх жагсаал цуглааны арга хэмжээний 85.2% нь нийслэлд болсон. За 14.8% нь бол орон нутаг зохион байгуулагдсан. За яг одоо өчигдөр төгөлдөр мөрдөгж байгаа хууль тогтоомжоор бол энэ 89.6% нь бүртгэлгүй, за 10.4% нь бүртгэлтэй явагдсан гэсэн тоо баримт байдаг. За туслаа. За намжимчин тодруулъя. 4 номерын микрофон гүйцээж бас нэмж хариулъя. За номжмын гишүүний асуултанд нэмж хариулъя. Хэрэгжилтийн үр дагаврын ер нь бол хууль тогтоомжийн хуулийн дагуу жагсаал цуглаан хийх хэрэгжлөөний тухай хуулийн төсөл дээр бол энэ хууль тогтоомжийн тухай заасан судалгаануудыг бол бүрэн хийсэн. За хэлцүүлэг саналуудыг бол сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэлээ хэд хэдэн одоо хийж ин санал юунуудын зөвлөмжүүдийг бас авсан ба. За тухайлбал одоо хэрэгжилтийн үр дагаврын судалгааг бол 2022 онд бол хийсэн. За мөн улсын хурлаас бол энэ гадаад орны харьцуулсан судалгаануудыг бол бас хийсэн. За саад очруулах тал дээр бол мөн хуулийн төсөл дээр ялангуяа энэ 4-1-3 дээр 50 жагсаал цуглаан гэдэг дээр бас мөн энэ саад очруулахтай холбоотой зохицуулт. За жагсаал цуглаан их баталгаан дээр бас энэ холбогдох зохицуулт буюу 15.4 дээр за зөрчлийн хууль дээр бас энэ саад учруулахтай холбоотой санкцыг бас хариуцлагыг оруулж өгсөн байдаг. За намжим гишүүний микрофоныг өгье. Тодруулъя. За төлбөртэй жагсаалын тал дээр та бас хийж өгөөч. Нэг бас та бүгдээс судалгаа хийсэн те олон улсын байгууллагын зөвлөмж авсаны хувьд асууж байгаа. Яг ингээд нийгэмд явж байгаа хилцүүлгийг харахаар айгүйх цаанаасаа санхүүжилттэй мөнгөөр татаад энэ тэнд явж байсан хүмүүс мөнгө тараагаад жагсаал цуглаан татан оруулдгаа гэдэг юм байдаг тийм. Тэгээ бидний өнөөдөр хилцэж байгаа хууль жагсаал цуглаан хийх эрхчлөөний тухай хууль. Тэгээ мөнгөөр татаад одоо ингээд жагсаал цуглаанд оролцож байгаа хүмүүсийн хувьд яг энэ үзэл бодлоо илэрхийлж байгаа жагсаал цуглаан хийж байгаа хамгаалах ёстой эрхчлөө гэж үзэх юм уу? Яг яах юм? Олон улсын жишг нь ямар байдгийг? Энд дээр та бүхэн ер нь яаж ажиллав? Энд дээр бас нэг нэмэлт хариулт өгчөөж. Хоёрдугаар сая хууль зүйн дотоод хэргийн яамнаас ирж байгаа тэр хэрэгжилтийн тайлан болон саналын товёогийг бас гишүүдэд өгөөч гэд хэлж байна. Дагалдаж орж ирээг байгаа учраас тийм. За алтан гэрэл сайд. За энэ жагсаалын үеэр төлбөр өгсөн, мөнгө өгсөн, энэ хүмүүс мөнгө тараасан гэдэг асуудал бол байнга ирэгддэг. За тэгээд энэ их хурал дээр ажлын хэсэг маань их хурал дээр бас энэ жагсаал цуглааныхаа хуультай холбоотой ажлын хэсэг гараад үүнийг баярмаа гишүүн ахлаад явж байгаа юм байна. Тэгээд гишүүд маань яг жишээлбэл энэ мөнгө төрхтэй холбоотой харилцаагийн судалнаа, гадны туршлага судалнаа гэдэг бас нэлийн их судалгаа хийсэн баг. Тэгээд яг энэ хуулийн төсөл яригдсантай холбогдуулаад судлаараа бид нар бас дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Та хуулийн төсөл хэлцээ цаашаа явах баярмаа гишүүдээс урьдчилан ярьсан зүйл байгаа. Тэгэхээр яг энэ саяын тэр судалгаа хэрэгжилтийн үнэлгээний тайлан зэрэг материалуудыг гишүүддээ бид нар бас тарааж өгөө таны хэлснээр. Харин манайханд яг төлбөртэй жагсаал тэд болсон гэдэг статистик тоо баримт байл зөрчлийн хуулийн. За логсайхан орнда 6 дугаар микрофон. За яг ер нь яг жагсаал цуглаан
болж байгаа үед тэрний дараа бол энэ бие биений хардах юмнууд зөндөө гардаг. Ер нь төлөвтэй болчлоо, инглээ, тэглээ гэл. Яг цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар яг чагсаал цуглаан төлөвтэй хийсэн гэдэг байдлаар шалгасан, хариуцлага тооцсон зүйл бол байхгүй. Ер нь яг зөрчлийн тухай хуулиар бол чагсаал цуглаан яг журмын тухай хууль зөрчсөн гэдэг үндслээр бол бас сүүлийн 5 жилээр судалгаа гаргаж үзэхээр ер нь 20 онд бол нийслэлд 20, орон нутагт 3, 21 онд нийслэлд 18, орон нутагт 2, 22 онд нийслэлд 19, орон нутагт 4, 23 онд нийслэлд 8, орон нутагт 1, 24 онд нийслэлд 9, орон нутагт бол арга хэмжээ авдаг. Ер нь нийт 84 зөрчил бүртгэснээс 68 хүнд бол торгуулийн арга хэмжээ авч шийдвэрсэн ийм тоомтой байна.